үзэгчтэй та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Ярихын цэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Ингээд би нутагийнхаа зочныг танилцуулъя. Ноён Цогтбаатар улсын их хурлын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга ийм ирхэн байна. Өдрийн мэнд төргий. Сайн байна уу та? За бидний урилгыг хүлээж авч манай студиуд танд баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад баярлж байна. Баярлалаа. Нэг бус удаа хоёлаа бас ярилцж байгаа. Тий, та одоо бидний урилгыг бас дандаа хүндэтгэлтэй хүлээж авч ингэж хөрөлцөө ирдэгт бас тань дахин талархлаа. Баярлалаа. За ингээд би энэ удаагийнхаа зочныг та бүхэндээ танилцуулъя. Төгссөн сургууль мэрэгжил 88 онд 14 дугаар Орос дунд сургууль, 94 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль улс төр судлалын мэрэгжилтэй. 98 онд Австралийн үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэрэгчлэр төгссөн байна. За ажилласан байдал нь 94-өөс 96 онд гадаад хэргийн яамны Аз Африкийн газарт атташе, 98-аас 2000 онд гадаад хэргийн яамны гадаад худалдаа хамтын ажиллагааны газарт мэрэгжилтэн, 2000-аас 2002 онд гадаад хэргийн яамны олон талд хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2-оос 8 онд Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 8-аас 11 онд гадаад харилцааны яамны төрийн нэрийн бичгийн дарга, 11-ээс 12 онд Монгол улсын ерөнхий сайдын зөвлөх, 13 онд байгаль орчин аялал жуулчлалын сайд, 14-өөс 15 онд барилга хот байгуулалтын сайд, 15 оноос нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга, 16-аас 20 онд Монгол улсын их хурлын гишүүн, 16 оноос хүний эрхийн дэд хорооны дарга, 17 оноос Монголын засгийн газрын гишүүн гадаад харилцааны сайд, 20-оос 24 онд Монгол улсын их хурлын гишүүн, 23 оноос Монгол улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны дарга, 24 оноос Монгол улсын их хурлын гишүүн, англи, орос, кхмер хэлтэй гэж байна. Орос, кхмер, тай хэлтэй гэж байна. За ийм хүн байна. Ингээд хоёулаа ярилцахын доор бит хоёрын ярилцах өнөөдрийн сэдэв болвол одоо цаг үеийн асуудлаар ярилцах юм аа. За та Австрали улсад аялаад ингээд дөнгөж ирээд ганц нэг хонжих шиг байна те. Та ямар ажлаар яваад ирвэ? Би Австралийн үндэсний их сургуулийн хуулийн факультет, одоо манайхаар бол бид нар факультет гэж ярьдаг шүү дээ. Нөгөө барууны их сургуулиуд бол бие даасан дээд сургуулиудаас бүрдээд нэгдлэн том их сургууль болдог. Тэгээд би Австралийн үндэсний их сургуулийн хуулийн сургуулийг 98 онд төгссөн. Тэгээд бас нэлээд хэдэн жилийн өмнө Австралийн тэр их сургуулийн ректорын одоо эрдмийн зөвлөлийн нэг гишүүн намайг хүнд докторуулахаар санал болгосон юм байна лээ. Тэгээд тэр нь нэлээд хэдэн жил судлагдаж явж байгаа, сая шийдэгдэж байгаа юм байлаа. Тэгээ намайг урьсан. Тэгээ би очиж хүнд докторийнхаа зэрэгээ явсан. Гэтэ энэ хүнд докторын харин нэг онцлог нь Doctor of Letters гэж байгаа. Тэр нь юу гэхээр олгож байгаа үндсэн шалтгаан нь бол судалгаа шинжилгээний академик шинж чанартай одоо судалгаа шинжилгээний ажлууд тэрний одоо нийтлэгдсэн хэвлэн нийтлэгдсэн байдал энэ бүгдийг судалж ээж тэр үндсэн дээр голлон өгдөг юу юм бэлээ. Тийм учраас Doctor of Letters гэж бүр өөрийн тусгай юутай англилтай ийм зэрэг байна лээ. За баяр хүргэе танд. За баярлалаа. Тий та бас саяхан уу хизээ бас энэ Хятадын үндэсний их сургуулийн бас доктор болсон байсан уу? Тий Хятадын ардын их сургуулийн. Ардын их сургуулийн тийм. Доктор тий Хятадын бас үндсэн том нөгөө 3 их сургууль байгаа шүү дээ. Беда гэдэг одоо Хятадын үндэсний их сургууль тэгээд Цинхуа гэдэг одоо Америкэр бол MIT юм да. Технологи шинжлэх ухааны их сургууль, нөгөөх нь одоо ардын их сургууль, хүмүүнлэгийн чиглэлээрээ бол бас тэндээ хамгийн одоо томд нь ордог. Юм үндсэн 3 их сургуулиудын нэг ардын их сургууль. Тэндээс бас хүнд докторийн зэрэг олгосон. За баяр хүргэе дахиад. Тий. За та хууль зүйн байнгын хорооны даргаар ажилладаг. Өнгөрсөн 25 оныхоо одоо энэ хууль зүйн байнгын хорооныхоо ажлыг нэг товч дүгнээд манай үзэгч сонирхуулах уу?
Тэ бид нар бас тайлан эднэрээ бол тогтмол ер нь бол хийж байгаа. Юун дээр манай бас ажлыг та ингээд сонирхоод нэрээ хулцсан мянган ороо юу хийж байна энэ чинь. Яг л эн чинь л нөгөө ард иргэдийн хяналт тавьж байгаа. Иргэн болго өөрөө хурж ирээд юу болоод байна гэж бас мэдэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг ингэж сэтгүүлчид хэвлийнхэн маань бол энийг байнга сонирхож та нар ер нь юу хийгээд байна гэдэг асуулт бол байнга тавьж явах хэрэгтэй. Манай зүгээс бол энэ сая нэлээд олон хууль тогтоолууд манай байнгын хороогоор орж батлагдаж гарсан байгаа хэлцэгдсэн. Ер нь зүгээр би дараа нь ингээ харж байхад манай байнгын хорооны эрц бол дунджаар 66%-ийн эрцийн бүрдэлтэй. Ер нь хоошлогдчихсэн ойрол маш цөөхөн. Гэхдээ 1-2 тохиолдол гарч ирсэн. Тэгэхээр манай байнгын хорооны гишүүд бол айгүй хариуцлагатай ажилдаа ханддаг. Нэрээ би зүгээр хэд хэдийн юм дээр анзаарч байхад манай байнгын хорооны хилцүүлэх асуудал нөгөө хилцээ хурцтаад жишээл 1-2 удаа асуудал эцэслэн бид нар шийдэж чадахгүй хоошлуулахад чуулган дээр хилцэх асуудал байхгүй болж байгаа байхгүй. Тийм тохиолдол гарч ирсэн шүү дээ. Тэгэл би яг тэндээс бол энэ бидний манай байнгын ороо үнэхээр хариуцлагатай хууль зүйн байнгын ороо учраас юмнуудаа яг шахаж бид нар явуулж явахгүй бол сахилгаттайгаар эн чинь их хурлын жигд ажиллагаанд бол нөлөөлөх нь вэ шүү. Тэгээд тэн дээр бол манайх их хариуцлагатай ханддаг байсан. Тэгээд нэлээд олон хууль тогтоомжууд орсон байгаа. Энэ дотроо одоо шүүхийн тухай хуулинд нэлээд том өөрчлөлт юмнууд орсон. Энэ дээр одоо юу бид нар сая төсвийн хууль ингээл батлахад нөгөө одоо энэ жилээс эхлээд гэр бүл хүүхдийн эрхийн хамгаалах тухай одоо зохицуултууд хууль тогтоомжийн дагуу гэр бүл хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн тусгай одоо шүүх байгуулагдж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр чи нөгөө төсөв юмыг бид нар одоо зайлшгүй тавьж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хууль нь байж идэг мөнгө нь байхгүй бол тэгэл ажил явахгүй шүү дээ. Харахад нэг гоё хуультай орон байгаад байдаг ажил явдаггүй. Тэр хууль эднэр дээр нь бид нар нэлээд хөөцөлдөж ажиллаж энэ одоо ажил хэрэг болоод яваад эхэлж байна. Юу хууль тогтоомжийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгээ тэр хуулийн бас нэг тэр хууль угаасаа өөр айгүй суур хууль байгаа. Яг тэгвэл тэр хуулиар л энэ их хурлд орж ирж байгаа бүх хуульчин тэнд заагдсан журмын дагуу боловсруулагдаж хилцэгдэж явж сая хууль болж гарч байгаа байхгүй. Тэгээ тэн дээр нэмэлт өөрчлөлт оруулахдаа тухайн үеийн их хурлын одоо даргын санаачлага бас нэлээд энэ дээр манлайлах үүрэг гүйцэтгсэн. Тэгээ тэн дээр ямар одоо гол санаанууд орж ирсэн гэхээр хүний эрхчлөө бол яг одоо угаасаа манай Монгол улсын үндсэн хуулийн чинь гол амин одоо сүнс нь хүний эрх шүү дээ. Тэгэхээр тэр хүний эрх нийгмийнхаа төвд анхаарлын төвд, бодлогын төвд байх ёстой юм. Хууль боловсруулахдаа л тэгж зарлчаал орхичихлоор хууль боловсруулахдаа анхнаас нь тэр хуулийг боловсруулахдаа л эн чинь хүний эрх дээр яаж нөлөөлж байна гэдгээ бодохгүй болохоор энэ олон зуун хууль чинь дараа нь хоорондоо авцалдахгүй энэ авцалдаагүйгээс хүний эрх зөрчигдөх юмнууд гараад байгаа байхгүй. Тэгэхээр тэр юмыг сая оруулж өгсөн. Яг тийм учраас ямар ч хууль одоо орж ирэхэд хүний эрхийн тогтолцоонд энэ ямар сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг үнэлгээг заавал хийдэг болсон. Тэгэхээр хүний эрхийн комиссоос заавал санал авна. Юу шүүх болон хууль хяналтын байгууллагуудаас гүйцээж энэ саналуудыг авна. Тэрнээс гадна нөгөө хуучин чинь бол аливаа ингээд хуулийг боловсруулахад нөгөө эдийн засагт үзүүлэх нөлөөллийн урьдчилж заавал дүгнэлт гаргадаг байсан байхгүй. Тэгтэл одоо бол энэ дээр өшөө нэмээд тэгээд тэр эдийн засгийн нөлөөлөл нь ихэнх нь одоо улсын төсөвт яаж нөлөөлөх тухай төр өөрөх л мөнгийг бодоод байна шүү дээ. Гэтэл одоо энэ саяын хуулийн өөрчлөлтийн дагуу юу орж ирж байгаа гэхээр ашиг сонирхлын одоо нийгэмд байгаа бүлгүүдийн нийгэм эдийн засгийн ашиг сонирхолд яаж нөлөөлж байна? Энийг заавал тооцож гарга. Жижиг дунд үйлдвэрүүдэд ямар нэмэлт зардал энэ хуулийг чинь гаргаснаас болоод гарч ирэх вэ гэдэг. Өөрөөр хэлбэл тэр улсын төсөв гэхээс гадна хүний хармайд наадах чи яаж нөлөөлөх юм бэ? Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг чинь
гол татвар төлөгчд бас байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэднэр лүгөө энийг илүү их анхаарч хандуулж явах энэ одоо зохицуулт юмнууд бол орж ирсэн байгаа. Тэгэхээр нөгөө энэний дараа илүү хүн төвтэй бид нар нийгэм байгуулж байгаа гэдэг чинь яриа тунхаглын шин чанартай биш. Боловсруулж байгаа хууль болгоны үндсэн агуулгуулж өрж байгаа. Өшөө нэг том юм нь юу гэхээр нөгөө хууль зүйн яамч гэсэн тухайн үед манайх чинь юу дүрм журм зонхилдог улс болсон байж таа хууль биш гэдэг. Тэгээд хичнээн олон нэрээ тэр дүрм журмынхын тоо хэмжээ нь замраагүй. Гэхдээ дүрм журмгүй хууль эрх зүйн тогтолцоо гэж байхгүй. Зарим нь одоо эндээс ингээ буруу ойлгоод дүрм журмгүй байх гэдэг их хурл дээр суужгаад 3 сая хүний амьдралын бүх юмыг хуульчил зогтооно гүйлзээд тэрэн шиг том тэнэглэл байхгүй боломжгүй зүйл байхгүй. Тэгэхээр энэ дээр гол орж ирж байгаа юм нь юу гэхээр хууль журам төрийн байгууллагуудаас гаргаж байгаа бол хууль заасан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо яамны тухай ингээд хууль төрийн одоо юу захиргааны төв байгууллагын тухай хууль орж ирж байгаа бол энэ байгууллага тийм журмууд гаргана гэж хуулиндаа зааж өгсөн. Тэгжээж журам гарна. Тэгэхгүй бол нөгөө хуулинд хаанч заагдаагүй журам аль нэг дарга гаргацсан байгаад байдаг. Тэр нь өөрийнхөө эрх ашиг ёстой тэрийг чинь дамжуулж нөгөө хүнд сурталт үүсгэж байгаа. Далд мөнгө одоо саах боломж үүсэж штэ. Энэ юмнуудыг чи хаасан бас зохицуултууд орж ирсэн байж байгаа. Гэх мэт нэлээд бид нар олон юмнууд сая өмгөөллийн тухай хуулинд бас өөрчлөлт орж өгсөн. Өмгөөллийн тухай хуулинд гэхэд ингээл өөрчлөлт ороход нөгөө хэргийн шалгаж байгаа л дараа нь гинт цаггүйгээр авчир тулгаж өгвөл хичнээн хууц материал одоо эндээ ингээд танилцаад явуул нөгөө материалаа авч болдгоо хуулбарлаад авч болохгүй ийм нөхцөл байдалтай байсан бол энийг илүү одоо боловсронгуй болгож өгч нөгөө өмгөөлөгчийн эрх ажиллах нөхцөл боломж сайн хамгаалагдана гэдэг чинь өмгөөлөгч чинь бол үйлчлүүлж байгаа хүн чинь иргэн л байж байгаа шүү дээ. Тэр хүний эрх илүү хангагдах нөхцөл чинь ингэж л бүрдэж байгаа байхгүй. Гэх мэт ийм юмнууд бол нэлээд орж ирсэн байна. Тийм байна. Сонсоход таатай биш үү? Одоо яг хувь иргэний хувьд бол наадах чинь. Тий. За ийм асуудал байна. Энэ за та бол энэ хуучин их хурлч байсан шинэ их хурлч байна. За анх ингээд тэр 126 гишүүнтэй болоо энэ төргээд үндсэн хууль ингээд ярьж явах та бас эсрэг байр суурьтай байсан. Би тэрийг мэдж та хоёр бас ярилцсантай дурдчихсан баг. Тэгээд ингээд одоо энэ хоёр нь ингээд таны одоо зөөрлж байсан ч гэдэг юм уу бодож байсан таны одоо анхааруулж байсан ч гэдэг юм уу энэ ер нь хоёр их хурлыг та ингээд одоо харьцуулаад үзвэл ямар вэ? Яг хоо би бол өмнөх үндсэн хуулийг өөрчилж байхад үнэхээр эсрэг байр суурьтай байсан. Тэрийгээ би ил тод хэлдэг байсан. Олон дарга нартай энэс болж сайндж муудсан. Тэгээ би тэр дарга цэргээс нь одоо ингээл айгаал үгээ хэлэхгүй байгаагүй би ёстой харин хэлжсэн. Хэлсэн шиг хэлжсэн. Төсвий чинь зардал нэмэгдэн шүү. 76-аас 126 гишүүн болоход юу гэж нэг жоохол нэмэгдэн шүү. Би тэгвэл та нар 30 жилээр аваад үзээрэй. Наад төсөв чинь одоо 30 жилийн өмнө хэд байсан одоо хэд болоо нэмэгдсэний та нар аваад үзээрэй гэд 140 гаруй мянган хувь нэмэгдэж байгаа байхгүй юу? Тийм байхгүй юу? Ерөөсө 1400 дахин нэмэгдсэн байхгүй. Тэр 2 дахин нэмэгдэхэд 100% шүү дээ. Эхлээд чи 1400 дахин нэмэгдээ явчихгууд нэмэгдэж байгаа хувь чинь тэр 30 жилийн дотор ийм том зөрүү гарч байгаа байхгүй. Тэгэхэд ийм том болсон хувийн компани байна уу? Төрн дарга нарын гарын үсэг зурж шийддэг мөнгө ийм том орчоод байхад иргэдийн хармадах мөнгө ингэж нэмэгдэг шүү дээ. Тэгэхээр эн чинь 30 жилдээ төр гэдэг чинь өөрөө заяамал айгүй хүчрхэг механизм учраас өөрийнхөө эрх ашгийг ингэж хамгаалаад байдаг шүү. Дараагийн 30 жилд ийм болно шүү гэж би ярьжсэн. Дараа нь тэгсэн юу 25 оны төсөв орж ирэхэд ерөнхийлөгч хориг тавьж байгаа үстэй. Тэгээ ерөнхийлөгч хориг тавиад орж ирэхэд би хэлжсэн. За би 30 жил хүлээх шаардлага гарсангүй шүү. 30 гаруй их найдын хамгийн том төсөв орж ирж байна. Ийм том төсөв 300 хоног би хүлээх шаардлагагүйгээр ийм их мөнгөтэй ийм их мөнгийг захиран зарцуулах юу чи орж ирж штэ.
ингэж нэмэгдэн өшөө цаашаа нэмэгдэн энэ чинь. Зүй тогтлороо чинь ингээл хүчлээрээ та тэр төсөв томорно гэдэг маань зөвхөн их хурлын гишүүдийн төсөв биш улсынхаа төсөв ярьсан юм байна тийм үү? Тэгээд төрийн өмчт аж ахуй нэгж одоо энэ бүгд төрийн та одоо төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн гишүүдийн тоо ихсэх тусам энэ төр данхааж тэрнийг хамгаалсан юм нэгсэн гэж та мэдээж та одоо 100 ийм баггүй 76 хүнийг 126 болгоно гэдэг чинь 65%-аар оронтоо нэмж байгаа байхгүй. Та өөрийнхөө телевизийн оронтоог 65% нэмнэ гэд боддоо нэг алхмаар тийм боломж хувийн салбарт байхгүй шүү дээ. Дарга нар ингэж шийдэж байгаа байхгүй. 65%-аар оронтоо нэмэгдэнэ гэдэг чинь цаанаа зардал хэдээр нэмэгдэх үү? Тэгтэл улсын их хурлын гишүүн чинь хуулиар хамгаалагдсан улс төр хийх хэрэгтэй итгээд байхгүй. Дурынхаа ямиг ярина гэсэн. Тэр популизм надад таалагддгүй ч гэсэн уучлаарай. Гэхдээ тэр хүн тэр популизмаа хийх хэрэг чинь үндсэн хуулиар хамгаалагдсан байна. Тэгэхээр хүний тоо энгийн тоогоороо 65%-аар нэмэгдэж байгаа боловч тэнэглэлийн хэмжээ хідэрч нэмэгдэж болох байхгүй. Хязгаар байхгүй. Тийм учраас би наадах тоглоомчин хэмжээтэй хязгаартай дээр шүү гэж яриад байсан байхгүй. Одоо гэхдээ би үндсэн хууль нэгэн одоо арчилсан зарчмаараа батлагдаад олонхороо нэгэд батлагдаад явцсны дараа бол би үндсэн хуулинд энэ үндсэн хуулинд ч тангараг өргөсөн шүү дээ. Би тэгээд тэрийг бол хэлжсэн. Энэ үндсэн хуулийг одоо надад таалагддгүй ч гэсэн миний асуудал биш. Би мөрдөж ажиллана, хүндэтгэж ажиллана. Тэгэхээр тэр бол байр суурь одоо энэ үндсэн хуулинд би тэр байр суурьаа илэрхийлж ирсэн. Миний дотоод цогтоотор гэж хувь хүний байр суурь хэвэндээ байгаа. Энэний төлөөсийг Монгол улс урт хугацаанд төлнө шүү. Ялангуяа дугуй байсан хувийн салбар энийг их хэмжээгээр төлж таарна. Би тэр үед хамгийн түрүүн би төрийн өмчт аж ахуй нэгжүүд төсөв хоёр чинь нийлээд маш том болчиход байна гэдэг. Ковидын одоо миний хамгийн анх хэлж байхад энэ дээр мораторий тавья гэж санал гаргаж байгаа юу шүү дээ. Ковидын кабинетээ юу шүү дээ маск зүйтэй. Тэгэхэд би хэлж байгаа. Тэр үед ийм хэлэх баг ер нь хамгийн одоо түгээмэл биш нэр хүндгүй асуудал ус. Яг бол бүгдээр төрийн өмч төрийг муу менежер гэж юу хэн хэлээд байгаа. Тэр өстө хаянгүй гоё харин өстө мондөг ба шүү. Харалта ковидын үед хамгийн их тус болж байгаа гэж ингээл яриад байдаг ус. Тэгэхэд би яг тэр үед нь буруу шүү гэлдэгсэн. Одоо тэр хадлах чинь энэний дагуу бүр бэхжээд явна. Ингээд энэ дээр бол сөрөг юмнууд нь бол гарна. Гэхдээ энэ үндсэн хуулиндаа бид нар одоо зохицож ажиллахаас өөр сонголт байхгүй. Тэгээ энд зохицоод би явах байх гэж бодож байгаа. Миний хэлж исэн тэр үед яг үндслэл гаргаад хэлж исэн бүх юм харин би хэлж байгаа. Над дээр олон хуучин байсан гişүүд ирээд та ганцаараа болохгүй гэдээсэн дээр таны хэлж исэн бүх юм одоо болж шүү. Засаг докторгүй болно шүү. Яг л засгийг унгаахыг хүсдэг хүмүүсийн хуулиараа тэр хүсгийг зөвшөөрсөн тэр эрх нь хамгаалагдсан нөхдийнхөө тоог нэмэд өгсөн байна. Засагчин доктортой байх уугүй юу гэдэг асуудал би яриад лээс. Одоо энэ асуудал чинь байнга яригдж байгаа. Одоо ч засгийг огцруулна гэдэг өргөн барьцсан биш. Тэрийг өргөн барих эрх зүйн нөхцөл нь хангагдсан бичиг бэлэн болцсон л байж байгаа шүү дээ. Зүгээр тэр тоогоо нэмэх гээл арчилсан нам явж байгаа болохоос тэрийг өөрөөсөө арчилсан нам зарлаад яваад байгаа шүү дээ. Тий. Гэх мэт. Тэгэхээр иймэрхүү юм бол нэлээл одоо гарах баг. Эндээ зохицч л амьдрандаа гэдэг. Тий. За нэг юм асуулт байна. Энэ за одоо таны намын доторх зодон гэдэг одоо өөр одоо би нэрлж мэдэхгүй. Нэг хэсэгч одоо бүр төр маань хамраад юм боллоо шүү дээ. За тэгээд нэг өдөр хоёр одоо их хурлын дарга ерөнхий сайд хоёроо нэг өдөр зэрэг огтрууллаа. За тэрнээс ч болоод үндсэн хуулийн зэц маргаа үүсээд ингээд одоо тэрийг хүчингү болгоо. За улмаар ингээд тэрэнд гар өргөж баталсан тэр тогтоолыг гар өргөж баталсан нэлээд хэдэн гишүүн төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болоод ингээд бараг шалгадаад явж гин үү яаж гин тийм юм руу орсон. За тэгээд тэр чинь юунаас холбоотой гэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд анх тэр санал хураалтыг буруу томьёолсноос боллоо гэсэн. Энэ дээр танаа байнгын хороод яг юу хийж ийсэн?
энэ дээр тэрийг засалруулах ч гэдэг юм уу, болохгүй юм ч гэдэг юм уу, тийм дуу хоолой гаргах боломжгүй байсан юм ямар учиртай бол. Гэхдээ яг л хуулийн хүрээнд л энэ ажил чинь ялангуяа засаг төртэй холбоотой асуудал бол яг л хуулийнхаа хүрээнд явна шүү дээ. Тэгэнгүүт тэр хуулийн функц нь төрийн байгуулалтын мянган хорон дээр л үүдэх байхгүй. Бид нар хажуугаас угаасаа орж болохгүй. Тийм учраас бид нартай ирж инээр зөвлөж ярих юм угаасаа байхгүй. Энэ асуудал танай мянган хоргоор ерөөсөө ордгүй тийм. Гэхдээ одоо яг энэ асуудал яригдж байхад бол би бас л хамгийн түрүүн гарч ирж байгаа. Гишүүний хувьд бол би байр суурь илэрхийлж болно шүү дээ. Тэгээд хамгийн түрүүн л бас илэрхийлж ирсэн хүмүүсийн нэг юу гэвэл за яг энэ одоо ингээд журмаар явчих юм бол үндсэн хууль зөрчих гээд байна шүү. Тийм. Монгол хэлээр боловсрол шаардахгүйгээр ойлгохдохоор бичсэн байгаа дээ шүү. Тэгээ энийг та нар өөрөөр хийчих юм бол зөрчих нь вэ шүү гэдгийг бол би одоо тэр чин сая чуулган дээр нүгөө хэлсэн үү? Би чуулган дээр бол хэлээгүй, байнгын хорон дээр бол би хэлжсэн. Юун дээр хэвлэлийнхэн бүгдээрээ хурж ирээд асууж яхад би бүр шийдвэр маргааш нь гарч ш. Тэгэхэд би урд өдрийнх нь өглөө 10 цагт хамгийн түрүү энийг хэлжсэн байхгүй. Тэгээ энэ ийм асуудал бүр дагавар гарах нь байна шүү гэж ярьжсэн. Тийм байна. Тэгээ одоо тэр нэг 3-4 гишүүн ч юм уу да тэр үнэхээр тийм одоо зүйл ингээд шалгаж байгаа юм байгаа мó байхгүй. Танд мэдээлэл байна уу юм? Юу угаасаа хэл мэдээллээр яваад энэ бол шалгагдаад явж штэ. Тэр гишүүд өөрсдөө бид нар ингээд шалгаж байгаа гэдэг мэдээлэл хүртэл хийгээд байна штэ. Тэгэхээр тэр бол тэгээд явж байгаа. Түүнээс одоо би хүний хэрэг рүү хажуугаас очиод ялангуяа хуульцсан байнгын ороо хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юмд хажуугаас хөндлөнгөөс оролцох бол эрх бид нарт байхгүй. Хинтч байхгүй тийм. Тийм учраас бол би мэдээлэлтэй байж байгаагаас бол яг одоо нарийн тэр хэрэг юмтай нь бол танилцаагүй байгаа. Тийм баха. За энэ сүүлийн үеийн одоо мэдээллээс би тантай хуваалцъя гэж бодлоо. Энэ одоо дөнгөж өчигдөр урж идэх юм байна уу энэ нөгөө Transparency International тэр нөгөө зургийн өгчөөр манай найруулагч Transparency тийм энэ International гэж энэ олон улсын байгууллага энэ авилгын төсөөлийн индексээ зарласан. За тэгээд энэ 25 оны үзүүлэлтээр Монгол улс одоо түүхэндээ хамгийн бага оноо хамгийн хойшоо ухарсан 24 оноос 10 байр ухарсан ийм үр дүн гарчээ. Та энийг харсан бах. Би одоо энэ дээр одоо таны хувь гишүүний ч хувьд одоо за энэ хууль зүйн байнгын орон даргын хувьд энэ дээр одоо бид нэр юу яах ёстой бэ? Жил болго ингээ ухраад байх одоо яамаар байна юм? Харамсалтай байна. Тэгээ энэ дээр би юу хэлмээр байна гэхээр ахаал манайхан юм аливаа шийдэл шаардсан асуудал дээр хэсэгхэн хугацаанд нэг цочор бухимдцгаагаал дүүн шоу хийгээл би үзэн ядж гэл шийдвэр гаргагч одоо ингээ улсын их хурлын гишүүд эднэрийн үед үзэн ядах айгүй жижиг хэрэг штэ. Ягаад гэвэл хинч үзэн ядч чадна штэ. Их хурл шийдвэр гаргах местэнд яагаад тавьж байгаа гэхээр үзэн ядах чинь багж байна. Энийг яаж шийдэх үү гэдэг шийдлээ гаргах гэдэг чинь л хамгийн чухал штэ. Түүнээс бол чэжээ ялдаа хараа үзэн ядж байгаа ингээд сэтгэл зүйн хувьд тэрний цаад тайлал нь юу гэдэг гэхээр амар үзэн ядаж ингээд ярихлаар энгийн эргэн юу гэж энэ ингэж үзэн ядж яхахыг бодоход энэ өөрөө айгүй цэвэрхэн амтын юм байна да. Зайлуу байхгүй юу? Түүнээс бол энэ дээр жинхэнэ төрийн хүн бол юу хийж явах ёстой гэхээр энийг шийдэхэд ийм хийх ёстой. Ингэхгүй бол энэ асуудал чинь шийдэгдэхгүй гэдгээ л ярьж явах ёстой. Би жишээлбэл тэр төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийг хамгийн анх гаргаж ирж ярьсан гэдэг байгаа чинь. Та ийм их мөнгө байхад тэгээ эн чинь хяналт ийм дорой байж байгаа үед хулгайлна шүү дээ. Би яг одоо хөгжлийн банкны асуудал яригдж явах үед би төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийг чи үзэн ядсандаа хилээд байгаа юм биш ээ. Авилгын чи их усүр мөнгө хаана байна? Тэнд л үүдэг. Авилга гэдэг чинь мөнгөний тухай асуудал үстэй. Мөнгө хоосон юм авч авилга хүн хийдгүү үстэй. Тэгэхээр тэр мөнгө чи их байхлаар авилгадах эрсдэл өсөд байгаа үстэй.
Тэр хяналтгүй байх тусмаа яагаад хувийн салбарт энэ байхын дээр гэхээр хувийнхаа мөнгийг хүн хамаагүй илүү хянана үстэй. Энэ их мөнгө чи олон аж ахуй нэгжүүд энд оролцсон байвал олон хүн баг хэмжээний мөнгийг хянах боломжтой болно шүү дээ. 30 хэдэн их найдаар гараад ирсэн мөнгийг гарын үсэг зурдаг хэдэн дарга нар нөгөө том дарга нар нь бол өөрсдөө аль болох ингээл зөв мийхэд эргээд санал аваад сонгогдохоо бодоод нь штэ. Гэлээ гэж бодъё. Тэгмээ доогор байгаа энэ бол 150 мянган төрийн албаа агчтай штэ. Эдний гарын үсэг бүгд оролцож байгаа. Та бүгдэнд нь батлаа гаргаж чадах уу? Чадахгүй үстэй. Тэгэхээр энэ хин нэгэн хүнийг тэр буруу хийсэн хүн дээр бол шийтгэл заавал байх ёстой. Тэгжиж эн чинь бас урьдчилан сэргийлэх буруу хийсэн л бол заавал шийтгэл хүлээдэг байх чинь урьдчилан сэргийлэх дараагийн үнийг хийлгүүлэхгүй байх шийдлийн нэг юу бол мөн. Гэхдээ хамгийн том шийдэх юм чинь энэ мөнгөний их усрыг бий болгож байгаа юмыг яаж өөрөө илүү хяналттай болохгүй л гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр би тэр төрийн өмчт аж ахуй нэгжүүдэд бити нэмж байгуулад байгаа чинь. Тэгээ сонгуульд тусвалсан нэг хүнэл даргын авч тавина штэ. Энийг бид нар хичнээн гоёор яриад амьдрал өөрийнхөө л дэг жаягаар газрын татах хүчийг та бид хоёр ямар муухай юм бэ? Би одоо тэнгэрт хөөрмөр байхад намайг энэ газар руу татаад байх юм гэж үзээ ядаад татах хүчийг хоёлоо өөрчилж чадахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр зүй тогтолтой систем байж байгаа цагт энэ шийдэгдэхгүй байхгүй. Тэгээ би энийг чинь шийдэж өгөөч гэдээсээ одоо харин сүүлийн үед энэ 126 гишүүнтэй болсны харин нэг юу бол олон залуучууд энийг ярьдаг болсон байх. Тэгсэн тийм шүү. Тэгээ миний одоо тохоо үедээ би чинь бүр тогтоолын төсөл оруулаад тэрийг хорлонтойгоор гацаасан шүү дээ. Тэгээ батлаагүй энэ тэр. Тэгсэн одоо миний тэр тогтоолын төслийн баг нэг өгүүлбэр болгоноор нь хүмүүст гарч ирж ирээ. Пөөх эн чи юм уу од болж байгаа байхгүй. Тэгээ миний PR л муу юм шүү. Би мэнгээр тэр хүнд хүрдэг юм шүү. Тэгээ би зүгээр тодтгол хийчих үзэгчтэй энэ гишүүн юун тухай яриад байгаа гэж энэ гишүүн ингээ баахан судалгаа аваад ингээд үтсэн чинь манай эдийн засаг төрийн оролцоо 80% гараа явцсан тийм үр дүн гарсан байлээ. Тэгээд энийг одоо бид дүр чинь зах зээлийн зарчимтай улсын бол энийг багасхыг бо ядаж одоо энэ дээр нь тогтоо дахиж шинээр одоо төрийн өмч компани байгуулахгүй бай гэсэн ийм үзэл санааны үзэл тэр тогтоолын төсөл сууч их хуралд байхдаа оруулаад тэгээд тэр нь гацаад тэгээ явцсан ийм түүхтэй юм аа. Тэрийг одоо та тэгвэл энийг дахиж одоо би өргөн байх хэрэгтэй юм байна. Бодож байгаа. Яг тэгэхээр эн чинь ахаал тэр тогтоол чинь нэлээд хэдэн хэсгээс бүрдэж байгаа юм баггүй. Тэгээ би тэр жишээлбэл мораторий тавья хязгаарлалт гэдэг чинь өөрөө бас айгүй бодлоготой. Хүмүүс бол гоё болох гээд цөөлж дийлэхгүй чинь нэгэнд бий болсон юмыг зүгээр гинт барьж аваад цөөлөх гээд тавих юм бол эдийн засагт хямрал үүсэх магадaltaй байхгүй. Яг тэгвэл тэр орон зайд чинь вакуум үүсэж штэ. Шинэ компаниуд гарч ирж тэр орон зайг тэр эдийн засгийн тодорхой бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хийдэг байсныг шинүүд авч нийлүүлэх гэсээр байтал асуудал үүсэж чинь үст. Тэгэнгүүт нь би за боли энийг зүгээр хязгаарлаа. Эдийн засаг цаашаа өөрөө өсөд явхад энэ хэмжээ өөрөө багасна үстэй. Энэ тоог нэмэхгүй. Нэгдүгээрт ингийн гэж бодож байгаа. Хоёрдугаарт би яасан гэхээр энийг олон нийтийн өмч болгож болж байгааг нь хувьцааг нь гаргаж. Тэгээ Монгол иргэд хувьцааг нь аваад энд нь харин оролцдог болох боломжтой. Тэр болж байгаа хэсгийг бүгдийг биш шүү. Болж байгаа хэсгийг олон нийтийн энэ бирж дээр гаргаа. Тэгээ одоо энэ нь бас яригадаад яваад байна шүү дээ. Энийг ингэж хийхин зэрэгцээгээр ахаад нэг юм нь олон улсын хөрөнгийн бирж дээр Монголын стратегийн нөөцүүдийг аваад хувьцаа гаргасан компаниуд өнөөдөр хэрэгжиж байгаа Монголын хуулийнхаа дагуу dual listing буюу Монголд хувьцаагаа гаргах хэрэгтэй байхгүй. Энийг хинч хэрэгжүүлээгөө ганцхан компани Канадын компани хэрэгжүүлээ гэж байгаа байхгүй. Би тэгээд энийг хэрэгжүүлээ. Яагаад тэр стратегийн ордын хувьцааг хаа байсан өөр нэг орны Вьетнамын юм уу Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржээс хүн авч болоод байхад Монгол хүн авч болдгоо. Энэ давчраа тавингууд Монгол хүн өөрөө авах юм бол баялагийнхаа юунд оролцож байгаа үз. Тааш хуулийн заалт биш 10-аас доошгүй хувийн харин тэр чинь хэрэгжүүлэхгүй байгаа байхгүй. Харин тийм. Тэгээ би энийг хэрэгжүүлээ. Монголын хуулийг хэрэгжүүлэхгүй байх эрх хинт ч байхгүй шүү. Гэх мэт ийм олон заалтууд эн чинь орж ирж системээр шийдэгдэх байх. Түүнээс зүгээр нэг ганц асуудлаар энэ нийгмийн асуудлуудыг юу гэдэг аливаа нэг юмыг ганц пенцлийн шахаал
бүх өвчин идэгдгүй үстэй. Тэгэхээр тэр системтэй хандлага хэрэгтэй. Тийм байна. Та тэрийг өргөн бариарай. Тий. За ингээд энэ 10 байраар ухарсан энэ одоо гол олон шалтгаан байгаа бах. Гол 3 шалтгаан юу гэсэн чинь нэгд нь бизнесийн орчин хормигдсон гэж байна. Хоёрт нь Монгол улсын эрсдэл нэмэгдсэн гэж байна. Гуравт нь хуулийн хэрэгжилт муу хариуцлага тооцохгүй байна гэсэн 3 үндсэн шалтгаантай гэсэн байна. За хоёулаа тойрог замаар сая яг энэ бизнесийн орчин гэж чинь төрийн эрх мэдэлтнүүдийн одоо хяналт бүхий бизнес нь хувийн бизнесийнхээ орон зайг зах зээлийг эзэлсэн байгаа даа. Барилгаас ахгуулаад банк, санхүү, төмөр зам энэ улсад мөнгө шингэсэн хамгийн том юмыг хэн хийж яах гэхээр төрийн компаниуд хийгээд байгаа байхгүй. А тэр чин далд ингээд зардлаараа одоо энэ сургуулиуд эднэр баригдаж байгаа төсвийн мөнгөөр баригдаж байгаа юу тохоо үед энхийн хамтлан сайд юу боловсролын сайд багтаа ярьжсэн шиг санаж байна. Гэхдээ эн чин зүгээр баригдах ёстой үннээс 20-30% үнэтэй ч биш. 2 дахин үнэтэй хийдэм биш тэ гэж ярьж байгаа. Ийм байхгүй харин. Төрийн мөнгө чинь тэгэхээр ойлгохгүй, харагдахгүй. Тэгээд тэн дээр чинь найр хийж байгаа байхгүй. Тийм учраас энийг үнэхээр энэ оролцоог багасгахгүй бол хувийн бизнесийн орон зай байхгүй болж байгаа. Наан чин хуулийн одоо хэрэгжилтийн тийштэй. Хуулийн хэрэгжилтэн дээр одоо юун дээр зөндөө олон тохиолдолд хуулиа ингээл засгийн унгахтай хүрт хууль эн чинь болохгүй шүү гэдэг ахтал сая яадаг гэж гал зүтгүүлж байгаа үст. Тэгэхээр засаг гэж ийм том улс төрийн эсэргүүцэлтэй ил тод олонний түмэнд явж байгаа юм дээр ингэ зориг гарч байгаа бол та одоо зүгээр татврын байгууллага бусад юунууд дээр хуулийн хэрэгжилт чи ямар байх вэ? Тэгээд энэ хариуцлага тооцох асуудал дээр бол энэ дээр бол тодорхой үр дүн бол гарах ёстой. Гэхдээ энэ дээр бол манайх бол бас нэрэл том нөхдүүдийн чинь барайл энд бол байдал нь одоо шалгаал явж штэ. Энэ дээр энийгээ бол үр дүнтэй болгох ёстой. Энэ миний зүгээр зарим харж байгаа юм дээр бол улс төрийн зорилгоор эхлээл баах юм зарлчиж байгаа. Тэг. Хүний нэр дуртай тэр гэдэг. Тэгээ олон түмэнч тэгж шаардаад санаж нүтэй. Одоо гаргаад талбай дээр гаргаад цаацлах гэж байгаа юм уу? Хуультай орон биз дээ. Би дургу байж болно. Гэтэ би тэр дургу үнэ хууль шүүхийн байгууллагаар л тэр явуулах ёстой шүү дээ. Гэтэл энэ дээр тэр олон юмыг манай одоо улс төрийн системийн юу нэгэнд зарласан бол үнэхээр хариуцлагын тооцох хэмжээнд бүх материал юмнуудыг гаргах хэрэгтэй. Тэгээ би нөгөө одоо хуульцсан мянган орон дарга болоод удалгүй шүүхийн бүх хилцүүлэг юмыг нөгөө нээлттэй болгочлоо шүү дээ. Одоо лайв стрим лайн явж байгаа шүү дээ. Эн чинь нөгөө шүүгчд шийдвэрээ гаргах чахта янз бүрийн булхаа гарах ийлт авч үнэлэх хэвээр нотлох баримт эднэрийг үнэлэхгүй ингээ тоохгүй хаяа явдаг. Энэ юмнууд чинь байхгүй болохгүй бүгдийг ил болгож байгаа. Ингэжээж наадах чинь шийдвэр гаргахтаа шүүгч тэ олон нийтэд таалагдж таалагдахгүй бол нотлогдохгүй байгаа юмыг би яах юм. Эсвэл ингээд ийлт нотлогдсон энэ ойлгочийг би яаж зүгээр явуулах. Наадах чинь хичнээн том байсан ч уучлаарай явна. Энэний хяналт нь олон түмэнд очиж байгаа байхгүй. Тэгээд ийм юмн дээр энэ хүн одоо зүгээр гарах гэдэг яаж ингэж чадж байна гэд ичих хэрэгтэй болно ш. Тэнгүүд дараа нь хин нэгэн дарга ямар нэгэн байдлаар нөлөөлөхөө уцдахгүй үлгүй энэ чинь олон нийт харж байгаа ш. Би яаж ийм юмн дээр ийм шийд гаргах юм. Би бас хүн штэ өөрийн амьдралтай штэ гэд үгийг сонсохгүй байх нөхцөл бүрдэн үст. Тэгэхээр энэ нөгөө шийдлүүд чинь ийм системтэй шийдлүүдийг гаргаж л юм шийдэгдэнэ гэхээс асуудлыг жишээл сэтгүүлчд бол та бүгд ил гаргаж ирэх хэрэгтэй. Нэг ч юм үлдэхгүй ухдаг байх хэрэгтэй, харддаг байх хэрэгтэй. Шийдэл чинь төр өөрөөл тэр боловсрол мэдлэг системтэй хандлагаар гаргаж явах хэрэгтэй. Тэгээд энэ сая засгийн газраас энэ эдийн засгийн эрхчлөөний тухай хууль гээд өргөн баригчгүй барих гэдэг энэ нэг тийм хуулийн төсөл яригдаад байна лээ. Одоо энэ жишээлбэл энэ бизнесийн орчныг сайжруулах юм тэр дунд явж байгаа юм шиг гэж би ойлгоод байгаа юм. Одоо тэр эдийн засгийн эрхчлөөний хууль гэдэг чинь яг л хувийн бизнесүүдэд одоо дэмжиж гэдэг тэр нөгөө ахаал би тэр тогтоолыг өргөн барьж байхад хамгийн гол юм тэр үедээ ярьж ирсэн.
наад төр бүх юмыг шийддэг. Асуудал гарвал дараг шийдэж өгдөг. Таны амьдралын асуудлыг дараг шийдэж өгөх гэдэг сэтгэлгээ зөнхлөд байгаа байхгүй. Энэ сэтгэлгээний өөрчлөлт хамгийн чухал. Энийг өөрчлөхгүй бол шийдлүүд дандаа адилхан нэг загвартай гарна. Одоо тэрний үр дүнд наадах ч орж ирж байгаа байхгүй. Энэ эдийн засгийн өргөчлөөг чинь бий болгож өгч хувийн салбараа хөгжүүлэх боломжийг гаргаж өгөө. Эдийн засгийн эрхчлөөг тэлж өгөхлөөр төрийн салбарт жишээлбэл эдийн засгийн эрхчлөөтэй шудраг өрсөлдөөн бий болно шүү дээ. Тэгмүүд хувийн салбар ихэнх тохиолдолд төрөөс илүү шийдэл гаргаж идэг байхгүй. Илүү хямдхан, илүү хурдан юмыг хийх, үйлчлэгээ сайжирсан байх тэрийг гаргадаг байхгүй. А төр бол илүү хүнд сурталтайгаар дарга нарын тоон нэмж, арын хаалгатай хүмүүсийн шахаасны хүмүүсийн тоон нэмэгдэж шийдэхийг л бодож. Төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийн одоо та ажлын байрыг аваад үзэх юм бол байх ёстойгоос дандаа давцсан байгаа. Би тэрийг ингээд харахгүйгээр энэ тим логиктай байгаа. Тим биш байгаа газар бол тэр бол өстой үлгэрийн юм шиг гоё байна. Гэхдээ ихэнх дээр нь давцсан болж таарна. А тэгэнгүүт энэ дээр чи тэр эрхчлөө гэдэг чинь энийг шийдэж өгөх гэж байгаа байхгүй. Шудраг өрсөлдөөний орон зай байх хэвээр. Би илүү чанартай богино хугацаанд сайн хийж өгч чадж байгаа бол төр тэрэнд оролцох хэрэггүй. Тэндээс хурууга дад гэдэг ийм зарчмаар эцсийн дүндээ хин явж хөөхлөөр Монголын хэрэглэгч л аж байхгүй. Яагаад гэхээр илүү өрсөлдөх чадвартай, илүү одоо чанартай бага үнээр нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн Монгол хүн аваад хэрэглэж ивэл өөртөө л хэрэгтэй үст. Тий. За өчигдөр нэг мэдээ явсаа энэ олон телевизээр тэр нь юу гэхээр энэ нөгөө манай засгийн газар чинь зарим уул уурхай ангийн үндэсний компаниудтайгаа тохиролцоонд хүрлээ. Одоо энэ үндсэн хуулийн 6-гийн 2 гэдэг заалт одоо хэрэгж эхэллээ. Тэр тэднүүсээс одоо 60% авахар боллоо. Тэр гэсэн тийм мэдээ явсан. За тэгвэл тэн дээр би сайн ойлгоогүй тэр 60% нь юуныхын цэвэр ашигын 60% юм уу? Эсвэл бол борлуулалтын өөр юу гэдгийг одоо ингээд тэр мөрийг бол би сайн ойлгоогүй зүгээр. Энэ дээр би одоо хувь хүнийхээ хувьд би бол энийг бол одоо цэвэр хүч хэрэглээ дээрэм хийгээд ингээд авчлаа гэж бол би харж байгаа хувь хүнийхээ хувьд. За авцсан юм байж нөгөөдгөл нь өөр хэмээн зөвшөөрсөн юм байж. За одоо энэ мөнгө нэг сан руу орно. За тэрний хяналт цайлгалт ямар байх бол хуучнаараа идээд дуусах вэ гэсэн л надад үнэхээр одоо айдас байна. Яг энийг бол дээрэм гэж хэлж болохгүй л да. Яг бол одоо хоёул яг хуулийн хүрээнд ярих нь шүү дээ. Дээрэм гэдэг чинь таныг хүсээгүй байхад би очиод хүч хэрэглээд өөр гарцгүй болгож жагаад авч штэ. Тэгэхэд нөгөө бизнесүүд нь өөрсдөө очиод яриа хилцээнд ороод тохирж байгаад өгүүлцэж явуулцж байгаа бол энэ тохирооны үндсэн дээр гэж. Тэрний араар нөгөө ил далд баахан улс төр явж популизм явж ийм үр дүн гарч байгааг үл энд Монгол улс бүгдээрээ оролцсон. Яг тэгвэл нийгмийн сэтгэл зүйч энд нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ тэр үнцгээс нь цэвэр хууль талаас нь аваад үзвэл одоо дээрэм гэж бол хэлэхгүй. Тэгвэл энэ дээр шахалт том бизнесүүдэд үзүүлснэг үйл бүгдээрээ үзүүлсэн. Тэгвэл нөгөө бизнесүүд нь хуулийн өрөөнд үгүй би хуультай оронд амьдарч байгаа үгүй гэдээсэн бол тэр хуулиа барих хэрэгтэй. Би тийм тохиолдолд хууль ярина. Тэгвэл тэр хүмүүс нь өөрөө үгүй гэж бол сайн л байна шүү дээ. Өөрсдөө ирээд өгөөд яриа тохироод нэрээ эн чинь тэд нар нэг юмыг би бол бас ойлгосон байна гэж бодож байна. Хичнээн хуультай нийгэм байлаа ч гэсэн ийм шудраг бус байгаа тэгээд мүлжигдөөд байгаа сэтгэхүй олон нийтэд яваад байгаа бол энэ дундаас хинч хожихгүй штэ. Нийгэм бас хаашаач эргэж магадгүй. Тэгэхээр энэ нийгмийн тогтвортой байдал том зургийн одоо төсөөллөө энэ бизнесүүд өөрсдөө харж гэж ойлгож байгаа. Тэгэд нийгмийн эрх ашигын төлөө, нийгмийн тогтвортой байдлын төлөө өөрсдөө ийм алхам хийж гэнэ гэж үзэж байна. Харин одоо цаашдаа энэ юмнууд дээр эсвэл энэ хуулиудаа айгүй тодорхой болгож гарч ирахгүй бол дандаа улс төрийн замаар хэн нэг нь ингээл амжилттай явахлаар ингэх гээд байна гэх юм бол энэ улс чиглэн бизнес. Тий, харин тий. Би тэр өнцгөөс нь амжилттай би бизнесийгээ том бизнес болж болно үстэй.
гол энэ дээр яригдж байгаа асуудал чинь нөгөө газрын баялагын асуудал энэ дээр яхааргүй жоохон өөр хандхаас өөрөхгүй. Яг тэгвэл тэр баялагийг нэрээ тэд нар бас бүтээгээгүй нь үнэн шүү дээ. Нээсний нэрээ одоо коммунизмын үед нээгээд гаргацсан тэр нь олон нийтийн өмч байсан зүйл нь бас үнэ. Тэгэхээр энэ бүгдийгээ тооцож үзээд энийг хийх ёстой. Цаашдаа хуулиа энэ дээр илүү боловсронгуй болох ёстой. Таны саяын тавьж байгаа айгүй нэг чухал асуудал байна. Одоо ингэ төрд байхлаар нөгөө энэ ч өстой авилга хэл ахвал буруу зарцуулах тий гол үндэс болоод байгаа үү? Тэгэхээр энийг яаж давтагдуулахгүй байх вэ гэдэг чинь айгүй чухал юм болж байна. Тэгэхээр энэ одоо эндээс орж ирэх орлого дээр олон нийтийн хараа хяналт. Одоо тэрийг бид нар чинь нөгөө балгийн сангийн хуулиараа ч гэсэн энэ хараа хяналтын системээ энэ дээр бол маш тодорхой болгож өгөх хэрэгтэй. Бид тэр нөгөө аж ахуй нэгжүүдийг төрийн аж ахуй нэгжүүдийг хөрөнгөний биржээр гаргая гэдэг байгаа чинь тэгэнгүүт хуулиараа жишээлбэл түүцэд нь дарга нар томилсон хүмүүс биш ард иргэдээс төлөөлөл орох хэрэг нэгчдэг байхгүй. Гэх мэт ийм олон нийтийн оролцоогоо л одоо илүү боловсронгуй болох хэрэгтэй. Сэтгүүлч та нарын хариуцлага илүү их нэмэгдэж байна гэсэн үг. Хардаж, хянаж, мөрдөж л ажиллахгүй бол зүгээр одоо ингээд ард түмнийх болцлоогоо баярлж байгаа бол тэр шиг гин юм байж байна. Тэг би зүгээр яг дээрэм гэж хэлсэн гэхээр зүгээр миний хувийн бодол шүү. Одоо жишээлбэл од жаргал захирал ярьж ин л дээ те. Тэр юунаас гарч ирээд бид нар бол энэ уурхайг ингээд одоо өдөө зэрэгт авч явах гээд тэрбум 1.2 тэрбум долларын зээл одоо бонд ингээ аваад тэрнийхээ өрийг төлөөл явж байгаа. Бид нар эндээс ямар ч ногдлол ашиг авч эхлэегүй байгаа энэ юунаас чинь гэж байгаа байхгүй юу зайлуул. Тийм дээр нь одоо тэгээд урд нь тэр хүмүүс чинь тийм байхгүй мэдэхгүй тэр төсөл мөслийн хүмүүс гадны дотны хөрөнгө оруулагчны танилцуулаад ингээд арайгч нэг юм ингээ явж тэр дундаас нь ингээл төр орж ирэл лантуудаал ингээл яачж байгаа. Тэн дээр л би одоо за тэрэн дүүрч одоо тэгээд тэр хяналт шалгалтаар бурхан минь таа бүхэн тэр хуулийн айгүй нарийн хийж өгөөрэй л гэсэн хүсэлт байгаа юм. Яг нь одоо тэрэн дээр л илүү их анхаарч тэр мөнгө хин нэгний сонгуульд биш олон нийтийн амьдралд сайжруулах тийм юу болж хувираас хүүхдүүдийн боловсрол сайжрахад хүмүүсийн эрүүл мэнд сайжрахад тэр коридор твтээд одоо ханиадны сезоноор чинь хүмүүс тийм бицтэй хатгай ханиа төрсөн хүүхдүүдтэйгээ коридор твтээд байдаг. Энэ нөхцөлийг л арилгахын төлөө хүнд хүрсэн юмд л явах хэрэгтэй. Ер нь гэхдээ энэ дээр ахаал та бодоод үзээрэй. Одоо энэ улсын төсвийг одоо өнөөдрийн байдлаар ингээл аваад үзэхэд энэ томорцсон төсөв чинь 32-3 их найдын нийт улсын нэгдсэн төсөв явж штэ. Тэгээ зарлах тал нь илүү байж байгаа шүү дээ орлого талаас. Тэгэхэд тэрний 10% нь л 3 их найд нь л та хөрөнгө оруулалтанд тавигдж байгаа байхгүй. Бусд нь идэж уухад хэрэглэгдэн шүү дээ энэ чинь. Төрийн үйл ажиллагааны цалин, энэ байшин барилгын одоо засвар үйлчилгээ ийм юмд явж байгаа байхгүй. Тэгэхэд 10% нь бүтээн байгуулалтанд. Тэгэхээр төр энэ их мөнгө байгаад байх чинь юу бид нар ийм их мөнгнөөс иймхний найчиж бүтээн байгуулалтанд тэгээд өвлөр нь хизээ хөгжих юм бэ. Тэгэхээр энэ дээр чинь л тэр нөгөө одоо хяналт тэгээд төрийн оролцоог за одоо уул уурхай дээр бол дүүрсэн. Миний сая би шалтгаан хэлж штэ. Тэгэхээр бусад энэ салбарууд дээр бол төрийн оролцоог аль болох багасмаар байна. Тэгтэл чинь та яг төрийн оролцоо бол зөвхөн уул уурхай дээр биш штэ. Би төрүүлс барилга, банк, санхүү явж өгнө штэ. Тий. За та өдөрт нэг 10 минутын хугацаа үлдсэн байна. Энд би нэг 2 асуулт танд тавья. Та нэг багтаагаад хариулчих удаарай гэж. За энэ их хурлын гишүүн асан Баасанхүү гэж хүн байдаг. Та бас мэдэх бах. Та тэр цуг сууж ирсэн үү? Яг миний ард суудаг ус. Тэгсэн үү те. За тэр хүн энэ 2 сарын 9-ний өдөр сошиалаар лайв хийгээд их 2 ноцтой юм ярьсан юм аа. Тэгээд тэр хүн юу гэж ярьсан гэхээр энэ Монгол улсын ерөнхий прокурортой одоо бичлүү уул за төсөл тавиад бичээ уулзлаад
тэгээд нэг асуулт тавьсан юм байна. Энэ төрийн том одоо албан тушаалтнуудыг одоо өөрийнх нь хэлээр бол 35 хүнийг шалгаж байгаа мэдээлэл байна. Тэгээ одоо эдний хэрэг яагаад шийдэгдэхгүй ингээ байгаад идгийг гэсэн ийм асуулт тавьсан юм байна. Тэгсэн чинь бол тэр ерөнхий прокурор бол тийм ээ. Гэхдээ би тоо хэлэхгүй, хүний нэр хэлэхгүй. Нэлээ олон гишүүн шалгаж байгаа юм байгаа. Тэгээ одоо наадхул чи яга хэрэг шийдэгддэг юм бэ гэсэн чиггүй энэ хоёр хуулинд өөрчлөлт оруулсан байгаа. Ингээ биднүүсийн гар бол хөлөгчөөд байна гэсэн гэж байгаа юм. Тэгээ тэр нь хизээ батлагдсан ямар хууль вэ гэсэн чинь 24 оны 5 сарын 14-5 ч гинөө одоо та бүхэн хурлаа хаагаад яг нөө сонгуульд явахынхаа урд өдрөмж юм уу да одоо нэг тийм үе таарсан юм шиг байна. Тэр үед улсын хурлынхаа тухай хуулинд хоёр зүйл ангид өөрчлөлт хийгдсэн байна. Тэр нь юу гэсэн гэхээр энэ улсын хурлын гишүүн байх хугацаанд нь мөрдөх барих тэр ажиллагаа явуулж болохгүй гэсэн нэг заалт орцсон гэж байна. Хоёрт нь тэр урд нь болохоор чинь нөгөө нэг прокурорууд чинь ерөнхий прокурор улсын хурлд энэ хүнийг одоо шалгах заавал шаардлагатай байна. Эрхийн төтгөл зүйлж өгөөч гэдэг ингээд оруулаад ингээд шийдвэрлэдэг байсан болвол одоо тэр зөвхөн тэр хэрэг боогдоод прокурор дээр шалгагдаад шүүх рүү явсан хойно л энийг одоо прокурор их хурлд оруулах хэрэгтэй болгоо ингээ ийм хоёр заалт өөрчлөлтсөн учраас бид нэр одоо яаж чадахгүй ингээ байна гэсэн ийм юм ярьсан байна. Тэгээ тэр бол надад айгүй жочрол өглөө. Одоо үнэхээр тийм хуулиуд батлагдсан болвол одоо би энэ баасан гишүүн өнгөлөгч юм билээ. Одоо би бас нэвтрүүлэгтээ урьдсан таны дараа ирээд бит хоёрын тухай бүр дэлгэрэнгүй ярих гэж байна. Би одоо бүр тэр нэвтрүүлгийнхээ сэдвийг би бүр ингээд томьёолчоо сууж байна. Улсын хурлын гишүүн өөрсдийгөө дархалсан хуулиа хүчингүй болохыг шаардцгаая гэсэн бүр ингэж одоо бүр нийгмийг энэ ч одоо бүр цэрэхгүй бол энэ чинь арайч тэнцсэн юм хоёр заал батлагдсан байгаа юм байна гэж ингэж би энэ дээр таны хувь гишүүнүүчийн хувьд би энийг таны одоо тайлбарыг сонсъё гэж бодсон. Одоо миний санджаар гэхдээ энэ өчигдөр баасан хүүг гишүүн энийг ярьсан гэж би ойлгосон. Тийм учраас тийм 2 хоногийн өмнө 3 хоногийн өмнө ч юм уу тий. Тэгээд би бол тэн дээр яг нарийн одоо хуулийг бол хуулийг харж ижил ярихгүй бол зүгээр чэйжний бангаар ярьж болохгүй шүү дээ. Миний санджаагаар энэ дээр бол нэлээд нөгөө тодруулалт, наривчлсан тодруулалт ямар нөхцөл шалахгүй гэдэг тэрийг нөхцлүүдэд тодруулж өгсөн гэж би ойлгож байгаа. Миний санджаагаар. Түүнээс одоо шалгаж болохгүй гэж хорьсон юм бол байх боломжгүй шүү. Яг тэгэхээр яг шалгаж тэгээд тэд нар чинь эрхийн төзөлцүүлэхгүйгээр шалгах болчихж байгаа юм байл л дээ. Тэгэхээр нөгөө нэг одоо гэр оронд нь ч байд юм хаана нэгжлэг хийх тагнах туршигч байдаг юм уу тийм ээ. Тийм нөгөө нэг ажиллагаануудыг хийж болохгүй болцсон юм. Би бол тэгж ойлгосон шүү. Тэр яг юу хэрв яг тийм үйлчлэлтэй байгаа бол би та хоёрын хөдөлгөөнд нэгдэнэ. Хэрв яг сая яг энэ асуудал орж ирлээ штэ. Нөгөө Сканбаатар өшөө орж ирсэн тийм. Тэгэхэд би жишээлбэл байнгын орон дээр нэг юмыг айгүй тодорхой хэлж ирсэн. Наадах чин ийм байдлаараа одоо гişүүд шалгагдахгүй гэсэн ийм юм бол байж болохгүй шүү. Байж болохгүй. Харин жишээлбэл наадхаа та нэгэн тэр хүн тэгж ойлгоод байна шүү дээ. Ер нь бол энэ хууль ингэж үйлчлэх ёстой гэдэг. Ингэж байгаа бол тэр үндсэн хуулийн цэц дээрээ очиод нэг мөр шийдүүлж авахгүй бол хүмүүсийн эргэлзээ тэнд байгаад байна шүү дээ. Одоо танд ямар нэгэн асуудал бол та шүүхт хандахгүй бол таныг шүүхт хандахыг чинь бити ханд гэж бол болохгүй үстэй. Тэгэхээр тэг нь үзье. Гэхдээ наадах дээр чинь гарах шийдвэр маш тодорхой шүү. Гишүүний тэр эрхийн ард баахан өмнө нь хулгай хийчээд орж ирээд энд нуугдаж суудаг газар чинь биш шүү гэд. Ийм би байр суурь бүр айгүй тодорхой тэр үед хэлж ирсэн. Тэгэд сүлдээ их хурлын нэгдсэн чуулган дээр бол бүр одоо тийшээ очиж хилцүүлээч хэрэггүй гэсэн шүү дээ. Тэгээд түүнээс бол энийг гэхдээ тэр хилцүүлээ хэрэггүй гэхэлэр асуудал нь бас үлдчихэж байгаа байхгүй юу? Яг л энэ улсад эрх зүйн маргаан гарч байгаа бол тодорхой шүүхээр энэ шийдэгдэж мухарлагдчих хэвээр шүү дээ. Тэгэхгүй бол бид нар энийг хилцмээргүй нэгэд нүдэ аж үлдээд
нүдэд таглаж би харагдахгүй байна гэж бодож байгаатай адилхан асуудал чинь үлдчихэд байгаа байхгүй эрх зүй. Тэгэхээр ер нь бол ийм юмнууд нь тэр шүүхээр шийдэгдээд явж явах бол ёстой. Гэхдээ их хурлын гишүүд бүр тэрийг бол бүр октоос хүлээж авахгүй шүүхээр ч ороод ирэггүй. Тийм байхгүй гэдэг ч байгаа. Зөв шүү дээ. Тэгэхээр яг сая энэ дээр чин гишүүдийн тэр санал хураалтын юм дээр бол бүр та наадхаа асуугаач хэрэггүй. Шалгах ёстой. Шалгах эрхтэй гэдэг шийд их хурл дээр гарч штэ. Тийм учраас зөвөр энэ дээр хэрв тэр яг хуулийн үйлчлэл маань амьдрал дээр нөгөө практик хэрэглэн дээр үр дагавар нь тийм бол миний санаж байгаагаар бол илүү тодтогж нөхцлүүдийн наривчилж өгсөн гэж санаж байна. Гэхдээ хуулиа эргээд харъя. Тэгээд нэрээ тийм үйлчлэлтэй бол энийг эргэж харж өөрчлөхгүй болохгүй шүү дээ. Тийм. Би бол өстө зочирт орсон шүү нэрээ одоо яаж тийм байдгийн болоо гэд. Тий та тэгээд хуулиа нэг эргээд нэг сайн хараарай. Тий. За сүүлийн асуулт юу гэхээр энэ нөгөө халдсан бүрэгдэхүүн төслийн сонсгол гэж уудсыг хурал дээр болсон ч оны өмнөхөн болдог үлээ яадаг үлээ те. Тэгээд тэн дээрээс ч одоо энэ төслийг одоо цааш нь явуулахын зүйтэй гэсэн тийм их хурлын шийдвэр гарсан гэж би ойлгоод байгаа юм. Тэгсэн баг. За манайхан ч одоо энэ Европ биш ер нь одоо энэ олон улсад энийг амласан. Миний мэдж байгаагаас энэ газрын хуур регламентийг Солонгосуудтай цуг хий, Германы засгийн газартай хий, Америкийн засгийн газартай хий. Одоо манайд ийм орд байгаа. Тэгээд сүүлд эн чинь нэг шизэр гишүүний ярьж байгаа болохоор Elon Musk-тай хэвлийн багвар биш хэвлийн гин видео кол хийгээд нөгөө хүмүүхээр та нар тийм байгаа бол би тийшээ хөрөнгө оруулаад энэ газрын хуурыг чинь цуг эзэмшээ өрий гэсэн бүр ийм яриатай хүртэр байгаа юм байлээ. Тэгээд энэ үнэхээр ийм шийдвэр гарцсан байгаа юм бол одоо энийг хэрэгжүүлж ажиллахыг одоо их хурл маань засгийн газраас шаардаж ажилласаа л гэж хүсэж байна би. Тэг яг хоо бид нар нэг юм бас чин шударгаар ер нь хэлж сурах хэрэгтэй юм шиг байна. Эн чин хуультай орон шүүл гэдгээ хизээж мартаж болохгүй. Тэгэхээр нэгэнт хуулийн дагуу ингээд ирэх юм лиценз нь олгож барьсан байгаа бол тэнд ажил нь явагдах боломжийг төр хангаж өгөх үүрэгтэй байхгүй. Тэр лиценз өгөөд ийн гэдэг чинь нэг цаасны өөц өгөөд байгаа ш. Төр өөртөө хариуцлага хүлээж байгаа байхгүй. Таны ажиллах боломжийг би зөвшөөрөл олгож байгаа учраас би олгоно гэх. Тэгж чадахгүй бол битээ лиценз болов. Харин тий. Чадахгүй бол битээ тэр гадныхантай очиод манад ийм юм байна би ингэж хийнэ гэд яриад наад улсын чинь нэр хүнд бүр ингээд сэмрээд нураад унлаа. Өнөөдөр гадны хөрөнгө оруулагч яг боддоор ингээд ярих юм бол Монгол улсад байхгүй болсон байгаа шүү дээ. Бид нар тэр үр дүнгээ өнөөдөр шууд идлээд явж байгаа. Энэ валютын ханш чи унаад байгааг юу гэж бодоод байна? Гадны хөрөнгө оруулалт гэдэг чинь валютаар тэр хөрөнгө чи энд орж ирнэ, энд нөөцөнд нөлөөлнө. Энэ гол шалтгаан биш ч гэсэн энэ нөлөөлж байгаа шалтгаан мөн шүү дээ. Монголд гадны хөрөнгө оруулалт буурангууд манай ханшинд нөлөөлөл эхэлнэ шүү дээ. Ажлын байранд нөлөөлөл эхэлнэ шүү дээ. Тэгэнгүүт эндээс чинь үүдээд юу гарч яах гэхээр би зүгээр юмд хичнээн онцгүй байсан ч тэр таалагдахгүй үннийг хаана хэлж сурах хэрэгтэй. Гадныханд ихнээсээ ирвэл манай улс чи арчилсан улс тийм тэнгэрийн одоо гадны хөрөнгө оруулалтанд ялангуяа уул уурхайн салбарт деважингийн орн чинь биш шүү. Манай иргэд байр сууриа хэлэн шүү. Та нар одоо очиод манай нийгмийн одоо иргэний нийгмийн төлөөлөл үгээ хэлэхэд тэрэнд дэмжиглээд ингээд ахаар бол манай хөрөнгө оруулаад хэрэггүй хөөе. Энийг шудраг хилдэг байх нь хөрөнгө оруулалтыг татах илүү шудраг арга байхгүй. Түүнээс бүх юмстай баталгаатай энийг чи хийж өгнө гэж дараа нь очиод манай нөгөөтг нь өчтнөө хөрөнгө оруулж байгаа шүү дээ. Хичнээн тэгсэн арчилсан орнолдод нөгөөт нь аваж гараад явчих боломжгүй болчих واخгүй. Тэгэнгүүт одоо ингээд ийм л дээ гэд ингээд суугаад байх. Тэгэхээр юм айгүй шудраг хэлж явах хэрэгтэй. Үнэндээ манайх иргэд үгээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Билов тэр эрхийн төлөө хатуу зогсно. Иргэний нийгэм сэтгэл нь өвдөөд малчтын бэлчээр
тэнд талаглагдах гээд байгаа бол нөхөн сэргэлт хийхгүй байгаа бол уучлаарай энэ асуудлыг ярина шүү дээ. Тэгэхээр энэ дээр миний нөгөө одоо танд хэлэх гэсэн тэрийг хэрэгжүүлэх тал дээр ажиллах ёстой. Гэхдээ олон нийтийнхээ үгийг сонсох ёстой. Энэ бүгдээ ихтэй айл талдаа шудраг үннэл хэлдэг байх ёстой. Ард иргэдтэй ч гэсэн очиод тамина энийг ингээд хийгээд явуулахгүй бол имлэг үйлчлэгээ энэ юм чинь энэ улсад хөгжихгүй штэ. Энийг хийх ёстой. Эргээ та нарт эндээс ч нөгөө амнаатаараа дамжаад ийм юу боломж та нарт олгогдсон шүү дээ. Харин нөхөн сэргэлт байгаль орчинд хоргүй байх. Таны амьдралд хажууханд амьдарч байгаа таны амьдралд хоргүй байх юм би хариуцж байгаа шүү. Энэ юм бас очиод ярьдаг л байх шүү. Тэгэхгүй хүмүүсийг очилж өөрсдөө энд нүдэ анаа чив чимээгүй тэнд баахан уурсан ирэг дээр гадны хөрөнгө оруулагчтай балбуулаад тэгээ бид нар хөрөнгө оруулагчдыг дэмжиж байгаа гэж ярих юм бол хөрөнгө оруулагч сохор биш, тэнэг биш, дүлий биш. Энэ бүгдийг хараад байгаа шүү. Тэгээд энэ нөгөө ашиглан мэлхмлийн тухай хуулийн бас нэг шинжилсэн найруулга ч юм уу тийм хуулийн төсөл одоо их хурл дөрвөн барих гэж байгааг засгийн газар ярьж ин лээ. Тэгээд тэн дээр зүгээр Нандан нэмэх сайдын нэг зөвлөл ангийг тэр хуулийн нэг зөвлөл ангийг тайлбарласан дээрээс би ойлгосон гэхээр энэ нөгөө нэг амнаатаар улсын төсөлд орж ирж байгаа тэр төлбөрөөс нь тэр орон нутагт нь сумд нь ахиухан үлдээх маягаар одоо тэр орон нутагтаа зөвшөлтшил хийх одоо дөхөн болгож байгаа юм уу да нэг тийм заалтлаа орж ирж байгаа гэсэн нэг тийм тайлбар хэлж юм лээ. Тэр ч ихсэл одоо бас болно шүү дээ үг нь тий. Тэр бол зөв. Яг бол тэнд амьдарч байгаа иргэд нь одоо тэндээс нь гарч байгаа баялгаасаа хувь бас хүртэж яхад тэгээ тэрийг мэдэрч хүртэх нь тэр боддоор очих нь айгүй чухал. Тэгэхгүй бол иргэд бас тэрийг нэрж өвшөөрөхгүй. Гэхдээ яагаад бид нар тэр ашигч нь хүртэхгүй байна гэж асуух эрх нь нээлттэй байхгүй. Миний зүгээр бодож байгаа энэ ашигт малтмлын хуулийн дээр би энийг бас өөрийнхөө байнгын ороонд бол бүр тодорхой хэлцээ хэд гэдгийг гишүүнтэй ярьж байгаа. Энэ амнаат гэдэг нэг ойлгомжгүй энгийн иргэн бол бүр ойлгохгүй байгаа. Ашигт малтмлын нөөц ашигласны юу төлбөр гэдэг. Тэгэд энэ юу гэрэд байгаа. Гэтэл эн чинь нөгөө royalty гэдэг төлбөр. Royalty гэдэг чинь дээр үед бол тэр газрын эзэн, газрын баялагын нөөцийн эзэн нь тэр sovereign буюу хаан байсан байхгүй. Тэгээ тэр хааны авдаг хувь буюу тэр хаан чинь ард иргэдэд төлөөлж аваад ард иргэдэд нөгөө хуваарилдаг. Тэгэхээр нөгөө баялагын эзний хувь хишиг гэд бид яриад байна шүү дээ. Тэр чинь дандаа энэ амнаатаар авч ирсэн байхгүй. Тэгэхээр тэр хувь хишгээ бид нэр хүртсээр ирсэн бөгөөд харин амнаат чинь тэгэхээр байх ёстойгоос бага байна уу? Их байна уу? Тэр гэрээ хилцээрээ хийж байхдаа хилцээр дээр ялангуяа стратегийн орд дээр ч бол хилцээ хийж штэ. Тэрийг ахиухан тавих боломж байгаа дээ штэ. Жишээлбэл одоо оюу толгой эднэр дээр амнаатаа ахиухан тавьсан бол мөнгө төлж хувцас авах хэрэггүй байсан баг. Тэр амнаатаараа дамжуулаад 33%-аас чинь илүүг авах боломжтой байсдал 33-34% бид нар авна гэд мөнгө төлөөд мөнхийн өрөнд орцсон явж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хүн эхнээсээ би чи энийгээр дамжуулж тэр баялагын юг хүртээд идэм биш гэдгийг мэдж яахгүй бол тэрийг ойлгоогүйгээс энэ тоогоо нэмээгүй байхгүй. Тэгснэ хувьцааг нь авъя гэд мөнгө төлдөг хувилбарыг сонгоо авцсан байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр энэ дээр юу бодож байгаа гэхээр амнаатгий гэдгийг бол би яг үндсэн хуулиар тэр баялагын эзний хувь гэдгийг бүр шууд нэрээр нь нэрлээд өгчих хэрэгтэй. Ард иргэд ойлгомжтой байх. Хуулийн хамгийн чухал зарчим нэгдүгээр зарчим юу гэвэл хүнд ойлгомжтой байх хэрэгтэй. За баярлалаа. Нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Ингээ бидний урилгыг хүлээж авч манай студид ийм тодорхой одоо ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. За танай байгууллага, танай хамт олондоос амжилт хүсье. Ирж байгаа сар шинийн мэндийг та бүгдэд хүргэе. Бас телевиз үзэгчдээ сар шиндээ сайхан шинлээрээ ирж байгаа морь жилдээ морь шиг хямртай үр бүтээлтэй эрүүл саруул сайхан байцаагаараа гэдгийг ерөмөр байна. За баярлалаа. Танд ч гэсэн бас сар шиндээ сайхан шинлээрээ гэж ингэж хүсэж байна. За баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.